Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Цахимаар хичээлэх хуваар дээр нэг багш 3 ангид нэг митинг үүсгэхээр тавигдсан байгаа. За үүнийг хэрхэн хялбар шийдэх вэ? За жишээ нь би СА БВ 3 ангийн нэг митинг үүсгэж үзүүлье. За тэгэхээр багш эхлээд багш ирэхээр нэмсэн хэсгээ шалгана. За аль нэг ангид нь багш митинг үүсгээд тухайн үүсгэсэн митингийнхаа линкийг нь хуулаад нөгөө хоёр ангийн стрим хэсгийн пост оруулах хэсэгт оруулж өгнө. Тухайн ангийн пост хэсэгт оруулсан линкэн дээр дараад сурагчид хичээлдээ орох боломжтой. За мой саягаар нэвтрээд орсон байгаа сурагчид нь ингэж тод харагдана. За бүдэг инвайт нь бүдэг харагдаж байгаа хүүхдэд нь болохоор ямар нэгэн байдлаар мой саяг нь алдаатай юм уу эсвэл орж нэвтэрч чадаагүй байгаа гэсэн үг. За мой саяг нь алдаатай байгаа тохиолдолд яах вэ гэхээр тухайн үүсгэсэн линкээ митинг үүсгэсэн линкээ ангийн групптэй оруулах юм уу эсвэл Facebook группт нь постор оруулж өгөх юм бол тухайн сурагч одоо Gmail-ээр нэвтрэн орох боломжтой. Сурагч Gmail-ээр нэвтэрж орсон тохиолдолд багшид хүсэлт ирнэ. Админ гэдэг дээр дараад сурагчаа хүлээж авах боломжтой. Баярлалаа.